Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Энэ удаагийнхаа хичээлийг эхлэлцгээе. Манай хүүхдүүд өмнөх хөгжмийн хичээлүүдээр дуурийн урлагийн үүсэл хөгжил, төрөл хэлбэр, мөн дуур дахь дуулаачийн төрлүүдийн талаар танин мэдсэн байгаа. Тэгвэл энэ удаагийн маань хичээл урлагийн төрлүүдийн харилцан уялдаа холбоог бүтээлийн жишээгээр харуулах гэсэн дараах суралцгын зорилтон дор явагдах болно. Дүрс бичлэгийг үзээд урлагийн ямар төрөл болохыг тодорхойлоорой. Дараагийн дүрс бичлэгийг үзээд урлагийн ямар төрөл болохыг тодорхойлоорой. Мөн адил дараагийн дүрс бичлэгийг үзээд урлагийн ямар төрөл болохыг тодорхойлоорой.
Жорж Бизегийн Кармен Дёрт дээрх урлагийн төрлүүдээс гадна урлагийн ямар төрлүүд оролцсон байна вэ? Та нар юу гэж бодож байна? Свелийн хотын талбайд тамхины үйлдвэрийн ойролцоо харуулын пост барилдаг байв. Цэргүүд, гудамжны хөвгүүд, хайртай хүмүүсийнхээ хамт тамхины үйлдвэрийн ажилчид завгүй олны дунд дүрэлзэв. Кармен гарч ирэв. Тэрвээр зоригтой хүн бүхэнд ноёрхдог байв. Лууцтай уулзсанд хүртэл түүнд хүсэл тэмүүллийг төрүүлдэг. Түүний хабанера дуу нь Хосе дээр тулгарсан сорилт мэт сонсогдож, хөлдөн шидэгдсэн цэцгэн хайрын балыг амлаж байна. Хосегийн сүт бүсгүй Микаэла ирсэн нь түүнийг түрэмгий цыганыг мартахад хүргэдэг. Кармен дахин тайван байдлыг эвддэг. Энэ удаад тэр үйлдвэрт гарсан хэрүүл маргааны буруутан нь бөгөөд Хосе түүнийг шоронд аваачсан байх ёстой. Гэхдээ цыгааны элбэнд бүхнийг чадагчим. Тэднийг захирч Хосе дэг журмыг зөрчиж Карменыг зүгтгэх нь тусалдаг. Хүүхдүүд, одоо та бүхэн дээр үтсэн дүрс бэлсгүүд дээрээ үндэслэн дуурийн урлагт нь ямар төрлүүдийн нийлмэл уран бүтээл болохыг схем зураглалаар илэрхийлэн бичээрэй. Дуурийн урлаг нь хөгжмийн урлаг, түүн дотроо дуулаачийн болон дан хөгжмийн төрөл, мөн уран зохиолын урлаг, дүрслэх урлаг, үжигийн урлаг зэрэг урлагийн бүхий л төрлүүдийн нийлмэл уран бүтээл болдгоороо бусад төрлүүдээс ялгардаг онцлогтой. Одоо та бүхэн Жорж Бизе, Кармен Дёрт урлагийн эдгээр төрлүүд нь ямар үүрэг гүйцэтгэдэг талаар илэрхийлэн бичээрэй. Дуурийн урлаг нь цомог зохиолч, хөгжмийн зохиолч, найруулагч, ерөнхий удирдаач, зураач, бүжигдэглээч, найрал дуучид, найрал дууны удирдаач, хөгжимчид, бүжигчид, хэрлийн болон дуу чимээний тайзны засалч гээд олон хүний хөдөлмөрийн үр дүнд бий болдог уран бүтээл байх нь. Хүүхдүүд маань энэ удаагийнхаа хичээлээр урлагийн төрлүүдийн уялдаа холбоогоор дуурийн уран бүтээл хэрхэн бий болдог талаар тань мэдлээ. Дараагийн хичээл хүртлээр баяртай хүүхдүүдээ.